нээст мэдэгдэе. Зүүн 26 гишүүнтэй анхны парламентын үйл ажиллагааг таймлан хүргэдэг улсын хурал энэ 7 хоног тайм мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. За улсын хурлын дарга бямб цогт хууль тогтоох үйл ажиллагааны ил тод нээлттэй хүртээмжтэй байдлыг хангаж ажиллахыг эрхэмлэж байгаа. Энэ хүрээнд нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийн эрдэсийн дэлгэрэнгүй мэдээллийг бодит цагийн горимоор шууд дамжуулдаг болсон нь улсын хурлын өнгөрч байгаа 7 хоногийн онцлог ажлуудын нэг байлаа. За гишүүд харж байгаа хөтө дэлгэцэн дээр чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийг яг ирсэн цагийн дараалалаар цаг минутаар нь гаргадаг болсон байгаа. Цаашдаас яг санал хураалтыг ийм байдлаар гардаг болно. Ийм байдлаар чуулганы хуралдаанд хин хэдэн цагт ирсэн, хин ирээгүй байгаа. Өвчтөө чөлөөтэй гадаа дотоод томилолттой байгаа замун одоо санал хураалтанд оролцоогүй. Эрдсэндээ орчоо санал хураалтанд оролцоогүй гэх мэт мэдээлүүд бол иймэрхүү байдлаар олон нийтэд нээлттэй ил тод, за гишүүдэд бас нээлттэй ил тод ийм байдлаас гардаг болж байгаа шүү гэдгийг бас гишүүдтэй хэлье. Улсын хурлын дарга бямб цогт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Сая Мао Пюколаг хүлээн авч уулзлаа. Монгол улс болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, доктортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн юм. Улсын хурлын дарга бямб цогтод засгийн газраас Монгол улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл, онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон конвенц саяхан батлах тухай хуулийн төслүүд болон газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус өргөн мэдүүллээ. Харин гишүүдийн төлөөлөл Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. Евразийн 5 орноос татваргүй орж ирэх нөхцөл бүрдчихэд байгаа тийм үү? Тий, бусад нь гайлын дотор авах. Бусдаас нь авах гээд. Одоо тэгэхээр Евразийн 5 орн дээр гайлын татвар тавих боломжгүй юм чинь онцгой татвар тавих гэж байгаа юм байна. Онцгой татвар тавьсагтай бол одоо байгаа бусад орнуудын төлөв тавихтыг адилхан татвартай болно гэсэн үг. Засгийн газар нийт гайлын татварыг тэглээд онцгой албан татвар дээр нь нэмж өгөх буюу тухайн орноос орж иж байгаа 5 орноос орж иж байгаа гайлын татваргүй тамхи амхны төрлийн бүтээгдэхүүн болон бусад орноос орж иж байгаа амхны төрлийн бүтээгдэхүүнүүдийн тарифыг адилхан болгож гайл дээр авах гайлын татврыг тэглээд бүгдийг онцгой албан татвар дээр жигдэлж өгчих. Нэгэсэндээ харилцан адил татвар өөр татвартай бүтээгдэхүүн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийг өргөн барьж байгаа. Дотоодынхаа хууль тогтоомжуудаа олон улсын хөдөлмөрийн байгууллагуудаас тавигддаг шаардлага, стандарт, чанарт бид нар ойртуулж ажиллах ёстой. Тийм учраас бид нар саяхан хөдөлмөрийн айлгуулын тухай хуулиа өргөн барьсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81 болон 129 дугаар конвенц саяхан батлах хуулийн төслийг танд өргөн барья. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаад үүнээс болоод одоо сая бяцхан хүүхэд самнаас алдсан. Иймэрхүү үйл явдлууд дахиж давтагдах ёсгүй. Тийм болохоор энэ дээр одоо засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Дараагийн асуудал нь орострын асуудал байна. Уулуурхад ч одоо оростр ажилтдаг энэ чинь ажил олгогчтой ч бас төвхтөө ажилтнаа ч бас зөв нөлөөтэй байгаад байгаа шүү дээ. Үүнээс чинь болоод одоо олон иргэд бас гэр бүл салах сарных өрх толгоолсон аав ээжүүд, өрх толгоолсон хүүхдүүд бий болох гээд энэ асуудлыг их шийдэж байгаа. Тэгээ бид нар хөдөлмөрийн аюулгүй тухай хуулиад дагаад өргөн барьсан хөдөлмөрийн тухай хуулийн 14 буюу орострын асуудлыг ажилтан ажил олгогч хоёр тохиролцсноо гэдэг байдлаар болж байгаа. Монгол улсын засгийн газар их хурлаас шийдвэр гаргаж газрын тосны одоо боловсруулах алтан ширээгийн нефт боловсруулах цогцлборыг барих шийдвэр гаргаж энтхийн одоо засгийн газрын нэг хөнгөлтэй зээлийн хүрээнд барилгын угсралтай ажил эд хөргөж байна. 27 он дуусах хуваарьтай явна. За мөн нефт боловсруулах үйлдвэрлэлүүгээ зүүн бүсээс газрын тосоо татах хоолойн ажил эд одоо явагдаад үндсэндээ дуусч байна. За одоо бид газрын тос холборлож байгаа гадаадын хөрөнгө оруулалтын компаниудын хүрээнд
татвартай холбоотойгоор нэлээд том маргааны асуудлууд үүсээд хууль эрх зүйн ойлгомжгүй байдал бий болсон. За энэ асуудал шийдэгдэхгүй 10 жил боллоо. Энэ асуудлыг нэг мөр шийдэхээр хуулийн өөрчлөлтийг оруулж их хурлд өргөн барьжээ. Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр улсын их хурл дахь ардчилсан намын бүлэг ажлын 5 хоногийн завсрал авсан бол эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхээс хэлэлцүүлгээс улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг 5 хоногийн завсрал авсан юм. Дараа нь тус байнгын хороо үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр улсын их хурлын дарга Бямбцогт эрчим хүчний сайдаас асуулт асуусан юм. Энэ танилцуулганд бичсэн байна шүү дээ. 2000 мегаватт эрчим хүчний хэрэгцээ байна бидэнд. Үүнийг 300 мегаваттын дутан 1700 мегаваттаа бид шийдэж чадна гэж. Энэ 300 мегаватт дутгах байгаа тог сумаар ивэл хэдэн сум 330 сум хэдийн таслах уу? Аймгаар 21 аймаг хэдийн таслах уу, хязгаарлах уу? Дүүргээр их юм л 9 дүүргийн хэдийн хязгаарлах уу? Ямар хуу асуудал үүсэх гээд байгаа. Энийг ойлгомжтой тодорхой болгоод ярьчмаар шүү дээ. Үүнийг яаж шийдэх гэж байгаа шийдлээ тодорхой ярьчмаар шүү дээ. За энэ жил орох их хүүсэр нь бол нэгдүгürt Сэлэнг аймагт өргөдөж байгаа 70 мегаваттын дулаан цахилгаан станц байгаа. За мөн хоёр дахь нь бүгд хятад ард улсаас импортлох боломж үрдүүлээд хуваарлах боломжийг бүтээж байгаа 80 мегаватт хүртэл. За энэ хоёр нэмэгдээд өөр их хүүсэр бидэрт яг дулаан цахилгаан станц байхгүй. Тэгэхээр тэрийг нөхөхийн тулд маш богино хугацаа бид нар ямар ажиллаж байгаа нэхээр 5 аймгийн нийт 220 мегаваттын хүчин чадалтай нарны их усүр араас нь бас говийн бүсэд, баруун бүсэд, зүүн бүсэд маш богино хугацаанд хэрэгжүүлэхээр бас зарлахаар зэхэж байгаа. Гэр хөвл Улаанбаатарчууд болон одоо Монгол улсын иргэдийг хэрэглэгчдийг эрчим хүч хэрэглэгчдийг погны хязгаарлалтанд оруулахгүй байх тодорхой үүрэг даалгавар өгсөн улсын хурлаас тогтоол гаргаж ирэх. Яг ийм байдлаар ийм ерөнхий байдлаар явмааргүй байна. Улсын их хурлын төсвийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа нийслэлийн 2024-өөс 2026 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвт ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд 2 өдрийн турш үргэлжилж өндөрлсөн нь өнгөрч байгаа 7 хоногийн бас нэгэн чухал үйл явдал байлаа. Засаг захиргааны нэгжийн тухай хуульч төр, төсвийн тухай хуульч төр, за тэгээд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, хот байгуулалт юун дээр бид нэр анхаарч ямар залруулах их шаардлагатай вэ гэдэг дээр дүн шинжилгээ одоо энэ сонсголын үр дүнд ажлын хэсэг санаачилсан гишүүд хэлэлцээд санал дүгнэлт боловсруулна. Санал дүгнэлт бол холбогдох байнгын ороодоор хэлэлцээд хэрвээ тогтоолын төсөл боловсруулбал улсын их хурлын нэгдсэн жуулнаар орох байх. Ерөнхий дүнгээр нь харахад жишээлбэл Монгол улсын төсвийн нийт алдагдал 1.4 их найт төгрөг. Улаанбаатар хотын дараа жил рүү шилжиж өгөн тооцоод 2.4 их найт төгрөг. Тэгэхээр улсын төсвийн алдаглаас өндөр алдагдал тэнт. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтаас илүү өндөр хөрөнгө оруулалт тэнт. Тэгэхээр тэр том дүн, том тоог цаашаа бид нар яаж хяналтаа сайжруулах гэдгийг хилцэхгүй бол ерөөсөө болохгүй. Энэ бол сонсголын гол үр дүн. Зүүн 26 гишүүнтэй парламентын хаврын ээлжид чуулган тун удахгүй завсарлана. Чуулган завсарлах хүртэл олон чухал хуулийн төсөл хэлэлцэж батлах учиртай. Тэгвэл энэ 7 хоногт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл эцэслэн баталж мөн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Өнгөрч 7 хоногт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын эсхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон хөдөө аж ахуйн хуулиудыг тус эцэслэн баталлаа. Мөн татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг явуулж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн 126 гишүүнтэй парламент чуулганы нэгдсэн хуралдаанаараа олон чухал хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өрнүүлж хэд хэдэн цаг үеийн чухал хуулийн төслүүдийн хэлэлцэхээс хэлэлцүүлгийг өрнүүллээ. Олон нийт болон улсын их хурлын гишүүдэд эцсийн байдлаар энэ багц хуулиуд үр дүн нь юу байгаа вэ гэдгийг товч тодорхой хариулж өгөхийг ганх хуйг ажлын хэсгийн ахлагчаас хүсэж байна. 2027-2028 онд эдийн засгийн өсөлт
0.7 пунктээр нэмэгдэхээр одоо энэ тооцоол гарч иж байгаа. Үрхийн орлого 3%-аар нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Хувийн орлогын татварыг 0-оос 792 мянга төгрөгийн орлого дээрээ 0% татвар. За 792-оос 2 сая төгрөгийн орлого дээрээ 1% татвар төлнө. За нөөтийн татвар бол аж ахуйн нэгжийн татвар болон хувийн орлогын татвар бас арай өөр. Энэ юм гинжин татвар байдаг. Төрд сул зарах мөнгө бага байна гэдэг чинь тэнд авилга үүсэхгүй л гэдэг логиктэй. Иргэнд өөрөө өөртөө зарах мөнгө байна гэдэг чинь тэнд бизнес рүүгээ хөрөнгө оруулалт хийж болно. Үр хөвгт рүүгээ хөрөнгө оруулалт хийж болно. Өөрийнхөө ад жаргалыг бүтээж болно гэдэг бас логиктэй. Ер нь татвар бол зөвхөн төсөв бүрдүүлэх үүрэгтэй биш. Эдийн засгад итгэх, чудраг ашиг тогтоох юм бас чиг үүрэгтэй. Хувийн хвшлээ, иргэд аж ахуй нэгж эдийн засгийн хүндрэлтэй үед нь хэрхэн яаж дэмжих үү? Карманд нүлд хэдэн цаасан яаж нэмэгдүүлэх үү? Аж ахуй нэгжийн бизнесийн идэвхжлийг яаж нэмэгдүүлэх үү гэсэн агуулгаар л сая засгийн газрын хуулиудыг оруулж ирсэн. Хууль хоорондын зөрчил, хийдэлээс болоод ингээд иргэд аж ахуй нэгжүүд тохирч байгаа. Олон жилийн маргаан үргэлжлээд үүнээсээ болоод тэд нар буруутан болж байгаа асуудлыг хэрхэн яаж шийдэх юм бэ? Энэ яриус яригдахгүй байна. Энийг тав хүмүүс анхаарад ямар шийдэл байх юм бас нэг танилцуулаарай. Улсын хурлын даргын зорж байгаа сайн парламентыг төлөвшүүлэхийн тулд улсын хурлын чуулганаар хилцэж байгаа Монгол Улсын их хурлын тухай, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах нь цаг үеийн хэрэгцээ шаардлага юм а. Хариуцлагатай, сахилга баттай, иргэдэд ээлтэй, ил тод хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэнд хяналт тавьдаг сайн парламентыг төлөвшүүлэх нь улсын хурлын дарга бэмб цогтын зорилт юм. Улсын хурал энэ 7 хоног той мэдээллийн хөтөлбөрийн дараагийн дугаараар иргэн уулзъя. Чуулганы хуралдаа нээстэй мэдэгдээ.